Кому сайхан байна. Сар шин болох гээд ямар сайхан юм бэ зүгээр. Гэхдээ гадаад сайхан байна, төмөн олны санаа сэтгэл сайхан байна. Ямар сайхан юм бэ чи базар байна. Зүгээр сайхан жил гарах шинжтэй байш үн байгаа байдал нь бол миний юм уу? За сайн уу? За сайхан уу чимэн? Сайн. За сар шин болох гээд. Болох гээд зүгээр бужигнаа. Өргөн олон бужигнаа хадл байна. Сайхан байсан. Энэ жил чинь цагаан улган жил гээд юм бүхэн цагаан сайхан байх юм баг. Өстө сайхан жил гарах шинжтэй байш үү? Сайхан жил гарах. Сүү шиг сайхан жил гарах нь дээ. За сар шин болох гэж байна. Юм умаа бэлдсэн үү? Одоо бэлдээд байна. Баяр наадамдаа бэлдээд байна. Бэлдээгүй юм уу? Бэлдэж байна. Бэлдэж байна. Чи яасан? Би яг манай хүүхдүүд чи бүх юм бэлдээ тавьчихсан. Ямар сайхан юм бэ? Сая бас нэг юм бэлэг аавна гээл нэг юм аваад явчих. Жаргаж байна. Чи мөн жаргаж байна. Хүүхдүүдийнхээ би нэр үнэхээр жаргаж байна. Одоо аргагүй. Одоо нэг ийм үг байдаг та. Торгонд орож тосон дом буулна гэж. Нэрэ тийм монгол үг байдаг штэ. Тэгсэн чинь манай хүүхдүүд өчтөр намайг торгонд ороолоо. За өнөөдөр тосон дом буулна гэж байна. Ямар гоё юм бэ? Чи ичээгийнхаа буйныг хариулж байгаа юм гинэ. Би чи одоо тэгээ досонд орох юм уу? Өнөөдөр орно. Би чи бол усанд л ордог хүн шүү дээ. Би чи одоо. Танаа хүүхдүүд чи тэгээд одоо цагаан сарын чи бэлдээд байж гинэ. Одоо бэлдэж хэл байна. Би өөрөө ч бэлдэж байна. Одоо хүүхдүүд өмнө ингэдэг усаар. Ичиг газар гიშгүүлэхгүй намайг чи бүр өргөөд явдаг болсон. Ямар сайхан юм бэ? Би чи газар гიშгэхгүй юу? Одоо хөлөөрөө баг газар гიშгэхгүй юу? Баг гიშгэхгүй. Ямар сайхан юм бэ? Сайхан гэж бас хэцүү байдгийг байна. Хүн чи ер нь хайр халамжинд бас ядардгийг байна. Яач вэ? Ингэхгүй юу? Би ч одоо цэцэгний хайршилтай болсон шүү дээ. За яасан? Яг нэг дуун дээр гардаг нэг ван сэмбрүүгээ нэг цэцэг байдаг шүү дээ. Тий. Ичиг тэрийг авчиж өгөх юм бол ичиг урт насалдаг гээд. За тий. Тэгсэн чи манай хүүхдүүд байхгүй тэр цэцэгнээс авчиад гэрээр дүүрэн. Ямар сайхан юм бэ? Сүүлдээ бүр цэцэгний хайршилтай болсон. Яа. За. Одоо бүр нэг дуун дээр гарч яадаг шүү дээ. Ичигийнхаа ач буйныг хариулж ингэ шүүтрийн усаар цайж ханж өгөх юм бол ичигийнхаа. Тий. Тийм биз дээ. Яста тийм үг бай. Тэр шүүтрийн уснаас чи бүр 2-3 том саваар аваад ирсэн. Би тэрүүгээр нь цай чанаад бардггүй. Одоо бүр асгадг юм уу? Надаа өгөө. Чанд үгүй чи нэг жоо насны юм уу? Тэгээ тэр цэцэгнээ сайж бас өгөөрөө. Тэгээ. Ямар сайхан буянтай юм бэ? Одоо бүр өстө жаргаж байна. Сайхан юм аа. Үшээ ингэдэг гинэ. Хүүхдүүд ярьж байна. За. Ер нь ичээтэй ер нь өдөр болгон ичээ би танд хайртай гэж хэлж вэ гэж байна. За тэгээд хэлэх юм бол ичээ нас нэмдэг гэж байна шүү дээ. Ямар сайхан. Хэлснийхэн тоогоор нас нэмдэг гэж байна. Тийм үү? Тий. Манай хүүхдүүд хэлж байна уу? Манай хүүхдүүд бараг хэлэхгүй дээ. Тэгтээ дотроо бодоод явдаг бах. Ичээтэй хайртайгээс бодоод чамд бол байг. Надад бол байг хэлж байна. Одоо энэ уц дуурж байна. За. Тэр хүүхд залгаж байна. За сайн уу миний хөө? За ичээ ичээж гисэн хайртай. Ямар сайхан. За, хайртай. Миний өг ажил төрлөө сайн хийгээрэй. Ямар сайхан юм бэ? Ингээл залгаад энэ хараа. Энэ багх уу? Энэ хараа. За, дахиад залгаж. Ямар. За, сайн уу миний хөө? Ичээж гисэн чамд хайртай. Сая ах чи ярьлаас хүү ах чи. За, миний хөө. За, ойлголоо ичийн. За. Ямар сайхан юм бэ? Бүр ингэж байнга. Энэ надад юусоо байнга хэлээ өстэй. За, ямар гоё. Хүчийг барьж бай. Хараа. Өглөө ингэ босон шүү дээ. Тий. Ингээл цонхоор ингээл харангуут чинь ингээд цасан дээр ээжээ би танд хайртай гэдгийг бичсэн байгаа юм чи. Цасан дээр үү? Цасан дээр. Ямар. Тэр юу ч биш манай дунд хүү шүү дээ. Ногооны талбайгаа ээжээ би танд хайртай гэж ногоогоо тарьцсан байгаа юм чи. Бүр тийм хэлбэртэй юу? Тий. Ямар гоё юм бэ? Баян хэлж байна нэрээ. Ямар сайхан юм бэ? Танаа хүүхдүүд хэлдэг юм уу? Манай хүүхдүүд бараг хэлдэг юм. Тэгтээ дотроо бодоод явдаг. За тийм ээ. Нас нэмдэг гэж үний юм шиг би бүр сэтгэл санаа хөнгөрөө. Ямар гоё. Сайхан болж байна. Энэ дахиад залгаад унтаа. Байна уу? За эзэн одоо очлоо. За ээж ядарчлаа хүрээ дээр алуу явъя гэд тэндээс уцтаа. Одоо тэгээд өргөөд яв. Өргөөд явнаа. Ямар боё. За сайхан шиндээрээ. Сайхан шиндээрээ хөө. Сайхан жаргаж байгаа юм байна. Хүүе. Хөөшин юм маргчлаа хай. Бачи юм маргчлаа. Яадаг үлээ. Энэ аваач өгье. Тэг гэртээ харих минь. Хай. Энэ юм маргчлаа. Ээжээ хаалгач яагаад онгорхоо байгаа юм бэ? Үу талгаа сайн төгсөхгүй ээжээ. Хүй. Энд ч одоо хин бэ? Ээжээ гэр чинь танихгүй. Яа. За. Юу барьсан? Юу хийж байгаа вэ? Би ямар ээжээс юм аваад хадам ээжинд авчиж өгөх гээд байгаа шүү дээ. Хөө эрдөө. Би энэ гэрийг нэг өнгөтэй өөдтэй байлгаж ээжийг айтайхан байлгах гээд гэр орноосоо илүү төтэй юм авцрах юм. Чи харин хадам ээж рүүгээ хамгийн зөөгөөд идэв биш үү? За сүртэй шүү дээ та. Буцаагаад байранд нь тавь. Тавьчих. Буцаагаад тавьчих. Хөө эрдээ энэ нэр. Хүүе наад үүдэнтэй юу игээд байгаа юм бэ чи?
Орооч наашаага. Энэний энэ царай зүс үс гизгэл хардаг ч олоосэй. Гү чи орооч ээ. Хээ. Сайн байна уу? Сайн байна уу хчээ? Гү намайг нэгэн аваад таньчин. Гү чи ч одоо юу өмссөн бэ? Харин баларсаа. Ээжийн гутлын өмсөө явсан чи гутлын алдаад оймстой нь үлдсэн. Гү энийг нэрээ. Гү чи арай дахиад арх уучихсан биш үсттэй? Юу? Арх уучихсан юм уу? Та ч одоо яас ядаргаатай юм бэ? Орж ирэхэд арх ууцсан юм уу гэл тэр архи чинь уухгүй тэгээд жажилах юм уу? Юу Ядаргаад. гэнэ? Ишээ суу. Дөөлөгчөө. Чи нэг өөрийгөө толинд хардаг ч болоосаа бүр ээжээс хөгшин байгаагаа мэдчихэв үү? За харин харсан ч харин ээжээс хоёр дүүл харагдчихлаа яа. Энэ хүнийг нэрээ. Юу ч тэр таныг үсээд суул гэд мөнгө өгсөн яасан дээрээ. Аага нарийн үсээ засуулчаад орж ирж. Ёо. Засуулцаа. Тий. Засуулцсан ус юм байдаг юм уу? Харин засуулчаад манай үсийн зүгээр хоёр талаас нь жоохон захлаал болоо. Тэгэл засуулсан. Бити худлаа яриад байгаарай. Өө, агаан дүүтэй баярлсан шүү үнсээ. За. Ахта 2000 төгрөг өгч. Мөнгө байна уу гинэ хчээ. Чи мөнгөөр яах гээд байгаа юм? Муу дүү нэг зөрөг цэцгийн хандтай 10 буудаа шүүс авч уух гэдэг. Юу гинэ ивэдэ. Эн чинь бас нэг хүн шиг эрүүл мэндэ боддог болцсон байж тээ. Хитэн өгч нь өгөө. Хчээ бэж. Ах пижу авч уух гэдэг. Я бодлоо. Зүрэг цэцгийн хандтай 10 буудааны шүүс. Пижуг тэгж нэрлдэг байхгүй да. Хөө эртөө бити яаж хүн хуураад байгаарай чи. Шүүсэл бол шүүс штэ. Та ч алимны шүүсэн дуртай би тэгээд 10 буудааны шүүсэн дуртай Хөө эртөө. Ээж хайцгий. Ээж. Миний мохит бүгдээрээ цуглаа юу та энэ чинь. Ямар сайхан юм бэ ингээд хүүхдүүдээ бүгдээрийг харсан сайхан байшгүй ээж нь. Ой. За болоо ингээд нэг баяр наатмын өмнө сар чиний өмнө бүгд цуглаад сайхан байна. Ээж юу яа та хөл сайтаагаар цаашаа суу. Би хөл муутаагаар ийшээ суу. Энэ одоо надаас дор хөл муутай болчиход байгаа юм штэ. Ёо. Энэ өвдөгнийхөө үеийг солиулт юм бэ? Яачаад байна? Энэ нэг шингэнгүү болчаа. Шингэнгүү болсоо өвдөгч нь үү? Тий? Чи уучаа зөөр яад гэж. За өвдөгнийхөө шингэнгүү уутлаа тулаагүй. Өвдөгнийхөө шингэнийг ууч мэдгэл хүн шүү чи. Архины хамттай байдаг л айгуул гуурс цоогоод уучин шүү чи. Хой, юу вэ энэ хош? Чи миний аимшиг өмссөн явж штэ. Уучлаарай гутлын алдсан. Гутны энд байна. Би аимсаа алдчих гэж бодоод байсан. Андуураад өмсч чаавас та бид хоёр нэг ийм л хоёр шүү дээ. Яа миний хүүхдүүд яагаа. Ээжээ. Таны цайны сүүчин дуусч байгаа. Танд мөнгө өгөх гээд ирлээ. Би миний охин байсгаад ээжтэй мөнгө авчирч өгөх юм да нэр. Энийг одоо ингээд цуглуулаад тавьд их л мөнгө болж байгаа одоо. Би миний охин боёнтай баярлаа. За миний хүү. Мөнгө. Тэ мөнгө миний хүү яваад нөгөө 10 буудаан шүүсээ авч юу миний За хүү. өнөөдрийн шүүс харин дасалтаа Яа даа. миний хүү яв. Яа тэр. Яах гэдэг. Ээж ах таныг хуураад байна штэ. Зүрэг цэцгийн хандтай 10 буудааны шүүс гэдэг чинь пижуг хэлдэг байхгүй юу? Мөнгө Пяв юм уу? Тий. Яах вэ? Ижитгээ цуг байдгийг. Миний хүү надад тань болдгийг тэргээ авч юу. Аваад тэр. Ингээд байвал их чвтийн мөнгө өгч заа юу. Болтоо та одоо. Яас хэцүү юм бэ энэ. Ичээ. Би ч одоо энэ мөгийг зулаа дээр нь гიშгэн төрсөн ах нь юм байгаа. Ястал зулаа дээр нь гიშгэд төрсөн да. Би ийм хөгийн залуу болохыг мэдсэн бол зулаа дээр нь гიშгтэн нэг бүс гიშгэ ачдаг. Юу ярьдгийг тийм юм ярьдгүй чи юу яа. Хүүе. Нэр хүүтэйгээ өнгөрсөн жил цагаан сараар золгоогүй байж таа. Миний хүү юм авч. Ямар гоё байдаг боёо юм авч. Амар байна уу? Заахтаа золгоё. На мөнгө аваад тэрэ. Хизээний цагаан сар вэ чи бололтоо таалаа. Гицүү юм бэ. Хүүхдэд мөнгө өгөх гэхээр за юу яа дөө. Юу яа. Ивидэ миний мохон нэр ээжтэй банк мөнгө өгөх юм а. Зайдбарж авъя охин дээ. Бурхан. За миний хүү яв. За я ганд явлаа ээж. За би ганд орчоо. Мөнгө аваад тэрэ. Та одоо битээ ингэж ахыг эрхлүүлж ял таа. Гицүү юм бэ. Хүүхдэд мөнгө өгүүлчихгүй зовлонтой юм бэ. За галт мөнгө байхгүй шүү. Галт мөнгө байхгүй шүү хүүхдүүд минь. Байхгүй шүү хүүхдүүд минь.
Аваас. Энэ барьж авч ядсангүй ах та. Байл би чамд өгөхгүй ээж дөө. Бас хэцүү юм бэ. Хүүхдэд мөнгө өгнө. За хөлний шурмас. Яач вэ? Хөлний шурмас татлаа. Бацар. Бацар байна. За зүүн гэрмэга шалгуул нааха. Харцаа. Өөрөө өгнө. Бас хэцүү юм бэ. Яач ч болохгүй ма. За яадаг юм. Миний хүү ээжтэй яваад нэг сүү. Нэг будаа хоёр аваад тэр мэд. За. Ичи би өөртөө нэг шүүс авчих уу? Тэг миний хүү. Нэг шүүс багтана да. Хоёрыг авчих уу? Тэг миний хүү. За. Чи одоо тэдний дэлгүүр явж байгаа ухаантай юм бол хурдан яваач. За ихчээ. Дээд хурдаар явж шүү. Гэрт ирэхгүй байж байгаа ирчээ битээ үн загнаа дагараа. Зүгээр өгөөрэй. Йоо. Бүр энийг харахаар цаанаасаа уур хөдлөд За яах гэж тэгдэм үү? Атяга яах гэж тэгдэм чи дүүгээ. Чи ахыгаа яах гэж тэгдэм. Ер нь та нарын энэ сайн сайхан яваа. Энэ муу адиатай холбоотой шүү. Наадах чинь та нарын сайн сайхан яваатай их холбоотой. Та нарын хамаг муухайг үүрж яваа ант. Харвас нэг юм үүрж байгаа юм шиг явж байгаа үстэй ингээд. Муухайг чи үүрээ явж байгаа юм. Та нар зүгээр муухайгаад энэ мүгээ бити ад үзээд бай. Хүү ер нь муухайгаад хөлөө тайраа тайчдгүй юм шүү зүгээр. За. Би жоохон яарч явнаа. За. Хатан байж танаас нэг хэдэн төгрөг зээлсэн юм уу? Мөнгө зээлсэ. За та тэр нэг өр мөрийн цайруулч яриад. За тэгээ. За. Би ч уг нь удахгүй их мөнгөний ажил хийх гээд байгаа л та ээж. Болж дээ миний хүү болж. Яа миний ажил бүтчихвүлээ. Мөө ээжигээ суулгаад хамгийн сүүлийн үеийн машиныг унаад хажуудаа суулгаад холын гудамжаар давхихын. Газраар явхад хэцүү байх юм бол нэртэг дээрээ хөлөглөөд. Сайн уу гэж та нарын дээрээс хараад дээрээс чинь харьцсан шүү. Ямар ээжигээ юу? Хатам ээжигээ. За. За яах вэ? За би яарад байна. Явлаа. Хатам ээжиг хүлээд гисэн байгаа заа юу. За. Явлаа. Та өдөө сайхан сууцгааж явахгүй юу? Миний хөө ирж орж гараараа миний хөө. За. Хатам гээд явах юм да хөрхи. Гэхдээ ер нь бодоодох нэ хүүдүүд нэрээ. Хатам руугаа л гүч. Тэгэхэд миний моох ээж рүү ивэдэй. Ээжтэй мөнгө цаас авчираа. Луки аваад ирхи ээжигээ эргэд тойроо авах юм мондох шүү. Иви охинтой хүн ордон тононо гэж аа. Тэгээд гэр орон руугаа гэснээс чи одоо бити гэрлүүгөө юм зөөгөөд вэ. Яач чадах юм бэ? Тэгээд хүргнээс нууцаар юм зөөгөөд ихтэд хүргэн танаа нөхөр орж ирээд манахыг харснаа юу вэ? Энд чи баг манах вэ штэ гэдгсэн шүү. Бити янз бүрийн юм зөөгөөд вэ. Нэр яг манах шиг болцсон биз дээ чи. Танаа зоммоор одоо надад бас хувц сунраа бити өг мэдв. Ихтэй чиний өгсөн дээлээ чи өмсөд мадгаагийн чин тавиад өгсөн ороолтоор чи хүзүүгөө орооцсон явж танаа нөхөр чамайг надтай андуураад намайг араас тэврээд чихэн дээр хараа гэд бүү. Эргээ тарсан хоёулаа чочиж хоёр тийшээ болоод нүдний болоо. Ямар ичмэр юм бэ? За ойлголоо. Ээжээ би танд ярьжсэн да. Нөгөө нэг тэрэг байрд сурах дамжаанд сурж байгаа гэж. За тэгсэн. Тэг өнөөдөр тэгсэн нөө багш нар нь шалгалт аавна гинэ. Жолооны. Тийм ээ. Би танаас нэг юм гуймаар. Та нэг ганцхан удаа охиныхоо төлөө энэ бурхан тэнгэрээс гуйгаад сүү сайлаа өргөөд миний охиныг шалгалтанд тэнцүүлж өгөөч гэд нэг сүүнийхаа дээжиг өргөөд тэгээд юу миний охин нэг ийм юм бот. Ерөөсө бурхан энэ тэр хэрэггүй миний хөө сайн юм бот. Ичигээ сайн бот. Ичи гэдэг чинь ерөөсөө тэгээд одоо хамгийн том зүрхэн тарина гэж байгаа шүү дээ миний хөө. Ээжигээ бодход муу юмнаас чамайг холдуулаад хайна. Нэрэ шүү. Чи одоо тэг заа яг майны үг сурлаа. Машин ороод ирлээ. Арья бол дараараа гэж иргэ мөргөн. Машин тэрэг ороод ээж өнгөрөө явж байгаа үстэй чи. Ээж гэдэг үг чи аюулаас холд. Дээрээс юм унлаа ээж. Хажууд унлаа. Ээж гэдэг үг их хэрэгтэй үг шүү охин минь мэдв. Ээжигээ л бодож яв. Богнохон үг чи богнохон гэснээс ой. Монголчууд Япончуудтай байлцнаа да. Тэр үед монголчууд богнохон үгнийхээ хүчээр ялсан гэж байгаа штэ. Яаж? Тийш хоёр талаас бууга чиглүүлээд их бууга чиглүүлээд Японууд сумаа хийгээд монголчууд сумаа хийгээд Японууд чинь нүхэрээ аракода камарат гитара гэж манай монголчууд шуучаа дэлб. Юу? Богн үгээрээ ялцсан байхгүй юм чи. Ээжээ, хаанаас юм сонсдیں۔ Та? Манай байрны хүүхдүүд хэлсээ. Надаас бити өөр хүн дараарай заа юу. За яаж мэдгүй. Ээж. Одоо нөгөө 30 минутын дараа шалгалт ихсэн сүүгээ өргөхөө мартваа. Сүүгээ одоо энэ өндөр байшин асраас нь одоо доошоо буух сайр нөгөө цаг нь болохоо байна. Одоо яан вэ одоо за энийг одоо юу яая. Ерөөсөө цонхоор өргөчий дөө яах. Яг хөө цонхоор өргөчөө тэгээд хүүхдүүдийн тэрэгэн дээр машин дээр сүү асгалаа гэж загнаад байх юм аа бас. Симэрхэн харж байгаад өргөчихнөө юу аах вэ. Тэгэл охины маань шалгалт
Чи өөрөө машина хол тавьчих. Чи тэргээ хол тавихгүй яасан чи? Гоц чи гоц. Чи өгж байгаа гөгшөө өнийг өгж байгаа чи. Чи ижигшгээ өнийг өгж байгаа чи. Чиний ажил ус бүтгэх байх та. Чамаг ёстой харъя зай. Хүүяа яна сүүгээ барлаа ижөөш. Ганцхан тусал үлдсэн байж тээ. Миний охин шалгалтанд тэнц. За болоо бацар. Йоо. За. Йоо. Энэ өндөр байшин асраас нь одоо сүрэх гэж зовлонтой юм. Йоо. За нэг ганц цаг унтаад авъя. Нэг өдөр нэг сайхан унтаад авахаар өдөөс хойш би хаас сэргээ явчихдаг. Тэгэж нас явахаар дороо унтах юм дөө хөрхи. Зүгээр л баг унтъя гэж бодохоор л унтаад тэр. Ой. Би таны зүуд байна. Эдгээр таны буян заяа амьд явах цаг хугацаа дуусах болоогүй ч би таныг Тэнгэрийн орноо авч явахаас өөр аргалаа. Учир нь гэвэл танаа хитэн хүүхдүүд ойрын хитэн жил ээжээ би танд хайртай гэдэг үгийг хэлэлгүй явдлаа. Ийм учраас яг одоо явцгаа. Юу гэж байгаа юм бэ? Надад нэг боломж олгооч ээ. За яах вэ? Би танд нэг боломж олгоё. Өнөөдөр нар жаргахаас өмнө танаа хүүхдүүд ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Гэхдээ та хүүхдүүдээ энэ үгийг огтхон сануулж хэлж болохгүй. Ойлголоо. Өнөөдрийн нар 19 цаг 30 минутанд жаргана. Ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Бацар байна. Ямар актер зүйд вэ чи? Яа бодит юм шиг бацар байна. Юу ч вэ сая? Юу? Хой тавьчих вэ? Яава. Харж явсан юм чамд өгөө явуулсан байна шүү дээ. Тэгсэн шүү дээ. Араас чи дуудаад байлаа. Гош би чамд нэг юм хэлье. Би сая нэг актер зүйдэллээ. Юу? Гэхдээ нэг актер зүйдэллээ. За. Бодит юм шиг. Сая ингэдэ. Сая миний зүйдэлд хүүхдүүд чинь танд хайртай гэж ойрын хэдэн жил хэлээгүй юм байна. Өнөөдөр нар жаргахаас өмнө хэлэхгүй бол намайг дээдчгээ авч явна гинэ. Базар байна. Тэнгэр минь хөөе. Хүүхдүүдээс чинь чин сэтгэлээсээ хэлэхгүй бол гин. Үгүй наад зүүд гэж чинь зөнтэй хөөе. Базар зүүд нэрээ наад ч бас нэг учиртай шүү хөөе. Базар байна. Одоо яана вэ? Тэгэж хэлсэн үү? Одоо тэгэж хэлсэн. Хөөхи. Одоо хүүхдүүдэд хэлээд хайртай гэж хэлүүлээ ч дээ. Өөрөө сануулж болохгүй гэсэн. Өөрөө хэлж болохгүй мүү? Тэгсэн. Тэгвэл яг уу би туулд хэлэх үү? Одоо аюул туулд. Тэг. Чи харахгүй бол нар жаргах гэж байна. Жаргалаа. Би төргөө очоод аюул туулд очиж одоо амжихгүй дээ. Яг уу. Яана вэ? Одоо өнгөрлөө. Алтан нар нь жаргалаа. Хөөхи. Базар байна. За одоо яана вэ? Одоо хөөе миний хүү. За миний хүү яа. Би нэг хатан ээжийг нэг амралтанд явуулна гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ хэлсэн чи хатан ээж одоо явъя гинэ. За. Танад нэг аяны санд л байдаг шүү дээ. Бага. Хэрэг авчи. Ай миний хөө нэг юм байна хөөе. Яана вэ? Сануулж болохгүй гэсэн одоо яадаг вэ? Миний хүү наач. Миний хүү нар жаргах нэ миний хүү. Миний хүү ичидээ энийг хэлийгээл ботоод яваад байдаг юм байна уу миний хүү? Хэлгүй байгаа юм. Байлгүй яах юм байгаа. За тэр хамгийн ихнийх нь хэллээ одоо. За хэл миний хүү. Ээж. За хэл миний хүү. Би энийг бол хатан ээжтэй бол хэлэхгүй. Одоо тэгнэ. Би ганцхан танд хэлнэ ээж. Ээжтэй хэлнэ. Энэ ээж. За. Миний сэтгэл зүрхний өгшөө ээж. Тэгэлгүй яат. Ээж. Би өлсөд байх юм аа. Хөөрхөд. Айлт байгаа хүн гизүү байдаг байлгүй дээ. Ичи дээр ирээд хоолунд идэж мэдв үү? За, миний хүү. Ээж хатам ээж хүлээгээд байна гата. За, хэлэх юм байна уу? Байхгүй. Одоо өөр үг байхгүй. Чи хой. Гүй хатам ээж хүлээгээд байна. Яас гизүү юм бэ? Алтнаар жаргалаа. Хай, хүү. Миний Хатандаа тэнцсэн. За, ястаа болоо ээжигээ бодсон. Ээж таныг бодсон. Ээж би тэгээд наашаа ирж байхдаа юу бодсон гэж. Би танд юу н ойртой сэтгэлийнхаа үгийг хэлээгүй юм бэ? Одоо тэгэндээ. Эмэгтэй хүн гэдэг чинь ээжтэй байнга сэтгэлийнхаа үгийг хэлж байгаа хэрэгтэй. Одоо тэгэлгүй яах вэ? Ээж, би чинь таныхаа бүүвэн дүг сонсож үссэн болохоор сэтгэл минь зөөлхөн байдаг юм. Бүлээн сүгээ чинь залгиж үссэн болохоор нулимс минь ойрхон байдаг юм. Ээж, охин чинь тандаа залбирая.
Бочи хой. яагаад вэ? Хой миний охоо. Хэлэх юм байна уу? Юу хэлэх юм бэ? Одоо ямар нэг ингэ бодоод байгаа юм байна уу миний хээ? Юу ч байхгүй штэ. Миний охинд байгаа та ичээд ингэ хэлэх юмсан гэж бодоод яваад байдаг. Ээжээ. Та яаж мэдчихэна? Би яг энэ үгээ танд хэлмээр байгаа. За хэл миний хүү. Нилээ олон хоног батсан хэлмээр аль та. Ээжээ. Та надад тэтгэврийн зээл аваад өгөөч. Тэхүү зээл мөнгө тэр яах вэ? Өөр хэлж ярих юм байна уу? Өөр юм ястаа байхгүй шүү дээ. Яасан бэ? Бодогдоод ингээ яваад байдаг юм байна уу миний охин? Бодогдоод оо. Ээжээ. Тий. Тэр. За. Ээжээ. За хэл миний охин. Та бол хөөрхөн. За явлаа. За хөрх. Алтан нар нь бараг жаргаж байна да хөрх. Амжихгүй нэ одоо. Одоо яах вэ? Одоо тэгээд одоо тэгээд үнэн бол одоо тэгээ явхаас та одоо тэгээд хөрхи энийг найдалтгүй би одоо энэ мөдөд санаа зовх юм да одоо яах вэ мó ээж нь одоо алтан наран жаргаж байна да миний хүү ээжээс хойш их чигээ бараатаарай миний хүү муу дүүч нь айлд байгаа шүү чамд санаа зовх юм. Ээж нь яах вэ? Гэт явчих. Миний хүү ээжийнхээ араас бити их уйлаарай. Ээж нь газар тэнгэрийн завсар их зовдөг юм гэсэн шүү. Чамд санаа зовж байна. За яах вэ? Одоо тэгээд явхаас буянтай хүн бие засч хагаад явдаг юм гэсэн. Сайхан засч хагаад явчихнаа яах вэ? Ижээ. Би тань таартай. Миний хүү сая юу гэж хэлчихвэ? Миний хүүч. Миний мөхөө сая өөр. Чин сэтгэлээсээ хэллээ шүү. Миний хүү дахиад хэлдэ саяны хэлсэн үгэ. Хэлэхгүй. Чи сая хэлсэн штэ миний хүү. Ээждээ дахиад хэлээд гэхдээ. Ижээ би таартай штэ. Миний хүү дахиад хэл. Ижээ би таартай штэ. Энэ одоо ойлгож байгаа болов уу? Миний хүнийг бие зэгцэлж хагаад санаа сэтгэлээ төвлөрүүлж хагаад ээжтэй нэг хэлээд гэхдээ миний хүү яасан миний хүү ичи хүн таарт ичи хүн дахиж арихгүй ичи би тань хязгааргүй харт Эвидээ миний мөхөө эви суамсаж хүн болсон юм шүү дээ. Сүүгээр ичигээ өдүүлээд явахын үед сайн явна шүү өрмөн. Сүнс минь амархгүй шүү миний хүү. Ойлголоо ич. Ич би энэ үгийг бүх хүнийг сонсдохоор чангаар хэлмээр байна ич. Ээж! Би тань хүмүүс ичигээр хайрлаарай. Ичидээ үргэлж хайртай гэж хэлж байгаарай. Ичи
Эрхэм үзэгчдээ, сар шинийн сайхан цагаар та бидэнд инээд баясал, уйсал хайлтыг бэлгэлсэн Монгол Улсын шинэ үе продакшны нийт жүжигчдэд баярлалаа. Эрхэм уран бүтээлчдээ архин та хүндэтгэлийг дэвшүүлье. Үнэхээр сэтгэлд ээжийн хайрыг шивэнсэн сайхан агшин байлаа. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг үг байдаг. Энэ агшинд өр зүрхэндээ өвөрлж явсан хайртай гэдэг үгэн өршөөлт аав ээждээ хэлж баярлуулж яваарай гэж дахин та онцлон хэлмээр байна да хүмүүстэй. Тийм ээ. Хошин урлагийг аван харахад эгэл жирийн хүний амьдрал, оюун санааны ертөнч, адал байдал, зовлон жаргалыг зураглан харуулж байгаа юм шиг атлаа. Яг үнэн хэрэг дээрээ хошин урлаг бол хүний оюун сэтгэлгээний ичнээ далдын гүнээс асгасан гэрэл цацрал байлтай. Тиймээрээ хошин урлаг та бидэнд уйрал, учрал, ухаарлыг хайрладаг. Тийм ээ. Учралж явах аавын сургаалаа. Ухаарч дуулах ээжийн хайр гэдэг юм л да. Ингээд эрхэм та бүхэнд ээжийн тухай бас нэгэн сайхан уран бүтээл хүргэх гэж байна. Энэхүү уран бүтээл сар шинээр ээж авдаан очиж золгож чадаагүй хүмүүсийн сэтгэлийг тэгээд сайхан үрсэн хүлээж суугаа ээж аавын сэтгэлд хүрч баярлуулдаг да.